Монгол улс бүгд найрамд Солонгос улстай дипломат харилцаа тогтоосны 35 жилийн өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт зориулан Солонгос улсын нийслэл Сөүл хотноо байх Чусооны хаант улсын үеийн Гямбокун ордныг танилцуулъя. Чусооны хаант төр Сөүл нүүж ирснээс хойш 1395 онд энэхүү ордонг байгуулсан байна. Гямбокун гэдэг нэр нь шинэ хаант улс ард түмэндээ ачивэлээ хайрлаж хөгжин цэцгэлнэ гэсэн утгыг илэрхийлсэн. Энэ ордон нь Чусооны хаант улсын улс төр, соёл, эдийн засаг, засаг захиргааны төв байсан. Өнөөдөр үзэсгэлэнтэй сайхан байшин барилга, орд өргөө, асар бүхий цөөрөм цэцэрлэгээрээ алдартай. Энд хүмүүсийн ирж үзэх дуртай эзэн хааны өргөө Кунжон, хаттын амьдардаг Кётэжэн ордон, мөн Гямбокун ордны хамгийн үзэсгэлэнтэй цөөрөм Кёнхэрүү байдаг. Кинжон ордонд Чусон улсын эзэн хаан төрийн албаа эрхэлж явуулдаг байсан. Харин Кёнхэрүү асар бүхий цөөрөмт цэцэрлэгт ихэвчлэн найр наадам хийж бас гадны зочид төлөөлөгчдийг хүлээн авдаг байсан. Кёнхэрүүгийн барилгыг цөөрмөөс урган гарсан юм шиг харагдуулахаар бодож барьсан байдаг. Цаг агаар тогтун, тэнгэр сайхан байх юм бол эндээс эргэн тойрны байгалийн үзэсгэлэнг алхан дээрээ тавьсан юм шиг л харах боломжтой. Тунгалаг тэнгэрийн доор ордны хойд хэсэгт харагдах Инван, Пукаг улсын сүрлэг сайхан төрх бүтэн харагдах болно. Кёнхэрүү асар бүхий цөөрөмт цэцэрлэг нь Солонгосын барилга архитектурын уламжлалыг байгалийн сайхантай хослуулсан хааны ордон дах хамгийн алдартай газруудын нэг юм. Энд ирсэн хүмүүс уран байгалийн сайхныг ирэхгүй биширцгээдгээ. Чусооны нийслэл Сөүл рүү нүүж ирсэн эхний жилүүдэд хааны ордон барих ажил эхэлж Солонгосын шилдэг архитектор зураачдыг цуглуулан ажиллуулсан байна. Барилгын дотоодсол гадна нэг чимэглэхэд оролцсон олон тооны сэлбэрчин мужаан зэрэг хүмүүс ард түмний дунд төгсөн гар урлал модон хийцгэх мэт тухайн үеийн Солонгосын архитектурт бий болсон бүхий л баялаг уламжлалыг шингээсэн байна. Гямбокун ордон Хятадын хааны ордны нэгэн адил өндөр хаан хашаагаар тусгаарлагдан хаалгаар холбогдсон хэд хэдэн тустай барилгуудаас бүрддэг байна. Гямбокун ордны харуул солилцох ёслол бол Чусооны үеийн түүх уламжлалыг сэргээсэн томоохон ёслолын ажиллагаа юм. Харуул солилцох ёслол нь Гямбокун ордны гол хаалга Кванхуамун хаалганы дэргэд байрладаг. Энэ ёслол нь Солонгосын уламжлал түүхийг илүү их таньж мэдэх боломжийг хүмүүст олгодог. Гямбокун ордны гол үүд Кванхуамунээр ороход Ёнчэн гэдэг нэртэй гүүр байдаг. Ёнчэн гүүрэн дээр хээтэй чулуун сэлбэр бий. Энэ чулуун сэлбэр нь Солонгосын домогт гардаг муу мухайг хааж шудраг ёсыг хамгаалдаг ариун шудраг, сайн мууг ялгадаг амьт юм. Уран барилгатай хосолсон хээтэйгийн сэлбэр хүмүүсийн анхаарлыг маш их татдаг. 1592 онд Япончуудын дайралт үеэр шидсэн Гямбокун ордныг 1860 оны үед Тэвонгун Солонгосын тэрэг барьж байх үедээ сэргээн засварлажээ. 1911 онд Япончууд тус ордны 10 барилгыг бас нураасан юм. Харин 1995 оноос хойш Солонгосын ерөнхийлөгч Ким Ён Сан ордныг сэргээн засварлах ажлыг эхлүүлж өнөөдөр ч гэсэн үргэлжилж байна. Өөрийн гэсэн давтагдшгүй хийц хэлбэртэй Солонгос улсын түүхийг хадгалсан энэ ордонд очисон хүмүүр Солонгосын түүхийг мэдж явахаас гадна Солонгосын хаад ноёдын тухай түүхэн кинонд тоглож байгаа мэт сэтгэл төрдөг байна. Техник технологийн өндөр хөгжил төрсэн Солонгос улсын түүхийн салшгүй нэгэн хэсэг болсон Гямбокун ордны тухай Монгол улс бүгд найрамд Солонгос улстай дипломат харилцаа тогтоосны 35 жилийн зориулан танилцууллаа.